Одоо зөвлөгөө авч яа өнөөдрийн хичээл за талх нарын боовны цэхийн төсөл дээр бизнес төлөвлөгөө хэрхэн бичих вэ гэдэг тухай тайлбарлана. За талх нарын боов. За ерөнхийдөө бизнес төлөвлөгөөний агуулга бол одоо төслийн товч танилцуулга, за төслийн үндэслэл, зорилго, үр дүн, за энэ дотроо зах зээлийн судалгаа, за хөрөнгө оруулалт ба санхүүж, тоног хөрөмж, за та бүхний харж байгаачлан за эдгээр агуулгаар төслөө бичгээр гаргасан байна. За тэгвэл эхнээс нь үзье төслийн танилцуулга хэсгийг яаж бичих вэ? За танилцуулган дээр бол тухайн компани за энэ төслийнхөө нэрийг бичсэн байна. За төслийн нэр. За энэ хэдүүлээ нөө аль нь зөв, аль нь буруу явсан бэ гэдэг дээр бас анализ хийгээд авч. Энэ бол төгс бизнес төлөвлөгөө биш. А төслийн нэр дээр бол оноосны нэр бичих хэвээр. Талх нарын боовны үйлдвэрлэл гэдэг бол үйл ажиллагааны чиглэл одоо. Одоо жишээ нь дэлгэрэгч гэдэг юм уу, эсвэл буянтч гэдэг юм уу. Заавал нэг хүн дээр нэг оноосны нэр өгдөг шүү дээ. Тэрнтэй адилхан одоо нэр тодорхой нэр байх хэвээр. За тэгээд салбар дээр нь бол талх нарын боовны үйлдвэрлэл гэж болно. Тэгээ хүнсний үйлдвэр, за тэр дотроо талх нарын боовны үйлдвэр. За төсөл хэрэгжүүлэгчтэй бол компани нь хувь нь гэдгээ бичнэ. За төслийн байршил дээр яг төсөл одоо хаана явагдах вэ гэдэг байршлаа аль бие усаар бичнэ. За тэр дүүрэг, тэдгээр хороо, тэдгээр тооцч гэдэг юм. За төслийн нийт хүртэг гэдэг нь тухайн төсөл хэрэгжихэд одоо хэрвээ зээл авах гэж байгаа бол хэдэн төгрөгийн зээл авах гэж байгаа. Хэрвээ одоо бизнес анх удаа хийх гэж байгаа бол гарааны өрөнгөд орох вэ гэдэг тооцно гэсэн. За гарааны өрөнгөнд бол магадгүй барилга байгууламж, за мөн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгөч байдаг юм. За зарим тохиолдолд нөгөө үйл ажиллагаа маань шууд нэг сарын дотор орлогоо олчихгүй шүү дээ. Тэгэхээр түрээсийн зардал болон за бусад одоо цалингийн зардал зэргийг бол багтааж болно гэсэн. За ингээд төсөл хэрэгжих хугацаа бол бичнэ. За эхлэх нь бол энэ за удирдагч за шаардлагатай зээлийн хөрөнгөө гэж бичсэн байна. За төслийн үндэслэл. За үндэслэл бол ер нь үндэслэлээ бизнес төлөвлөгөөн дээр бараг нэг хуудас бичих хэрэгтэй. Яагаад энэ төсөл яг хэрэгжих гээд байгаа вэ гэдэг шалтгаан авчина. Ер нь хэрэгтэй юм уу, гүү юм уу, таал өөрөө хийх гээд байгаа юм уу, эсвэл зах зээл дээр яг энэ хэрэгцээ байгаа мó гүү юм гэдэг чинь. За энэ дээр бол хүн амын өдөр тутмын хэрэглээ болсон талх нарын боовны үйлдвэрийг нэмэгдүүлэх гэж байна, тийм ээ. За хэрэглэгчдийг чанартай эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах. За ямар ч байсан өөрөө нэмэгдүүлээд хангах юм байна те. Орчин үеийн техник технологи бүхэн үндэсний үйлдвэрийг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна. За бизнес амжилттай хэрэгжүүлж ашигтай ажиллах замаар компанийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. За Сүхбаатар дүүргийн хорооны ард иргэдэд үйлчлэгийг ойртуулна гэсэн юм байна. За энэ бол харахад за ямар ч байсан талх нарын боовны үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд хүмүүсийн хэрэгцээг хангах юм байна гэж юм тийм. Яг байршлаа заагаад өгсөн мэтэ Сүхбаатар дүүргийн тэдгээр хорооны ард ирд үйлчлэгийг ойртуул. Тэгэхээр энэ дээр бас энэ үндслэг жоохон дэлгэрүүлж өгөх хэрэгтэй. Ер нь бол Сүхбаатар дүүрэг өөр хичнээн хүн амтай. Тэр хавьд одоо хідэн юуны талх нарын боовны цех байдгийг танах яг юугаараа одоо энд орох юм бол эрэлт байгаа мó гүм үү ч гэдэг юм. Ер нь яг яагаад заавал тухайн төсөл хэрэгжих гээд байгаа вэ гэдэг үндслэлээ оруулах хэрэгтэй. Одоо тэр хавьд чинь дандаа л одоо өөр газруудаас талх нарын бов зарагдаад байдаг бол одоо дүүрэг гэдэг чинь бараг бүхэл бүтнийг аймаг шиг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тухайн дүүргийн хэрэгцээг хангахад бид нар одоо өөрийн гэсэн ажлын байран дээр энэ үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлагатай байна ч гэдэг юм. Энийг бас тодорхой оруулж өгвөл зүгээрээ. За жишээ нь оюуны бизнес гэдэг хүмүүс байгаа тийм ээ. За сургалт ажилуулдагч байдаг юм уу? За энэ дээр бол үнэхээр яг энэ сургалтыг ажилуулах бас хэрэгцээ байна уугүй. Одоо гадуур зөндөл сургалтын төвд биш. Тэгэхээр танай сургалтанд суугаад хүн яг ямар үнцнийг авах вэ? Тэгээ ямар үндслэлээр яг энийг хэрэгжүүлэх гээд байгаа. Үнэхээр хэрэгцээ байгаа юу буюу гэдгийг бичих. Тэгэхээр хөрөнгө оруулагчд бол үндслэлийг хараад одоо үндслэлийг ер нь бол жижигхэн үйлдвэр төсөл өгөхөд одоо төсөл шалруулж авч байгаа хүмүүс ч гэсэн тэгдэг. Үндслэлээ тодорхой бичээрэй. Үндслэлээр чинь яг энэ хэрэгцээ байгаа мó гүм үү гэдэг чинь ингээ харддаг юм а гэж ярьдаг байна. Тэгэхээр та бүхэн үндслэлээ
ерөөс хуумга тий энэ тэндээс ялангуяа химик аюун ухаанаар миний үндэслэг хүчээд өгөөч гэх юм бол тэр чинь ямар ч дата өгөөгүй учраас зөвөр нэг бодож байгаа нийтлэг юм л хүчин шүү дээ. Гэтэл бидний бизнес бол тийм нийтлэг юм бол байж болохгүй. Тухайн орон нутагт яагаад энэ бизнес заавал байх ёстой вэ? Эрэлт байгаа юугүй юу гэдэг шалтгаанаа бичнэ гэсэн. За жишээ нь тухайн орон нутагт хүнсний үйлдвэр байхгүй байж болно шүү дээ. Бид нар нодлон Булган аймгийн Орхон сум орж байгаа. Тэгээд тэр Орхон сумын дээр бол ингээд дэлгүүрүүд байна. Тэр дэлгүүр дээр одоо зарагдж байгаа бүх талх нарийн боовнууд нь булганаас юм уу Эрдэнтээс ирдэг. Тэр одоо 3,000 сумтай одоо тэр юунд бол ерөөс нэгч талх нарийн боовны цэх байх. Тэгэхээр тэгж үндэслэг тэгж гаргаж болно шүү дээ. Манай ингээд суманд нэгч талх нарийн боовны цэх байхгүй. Бид нар бол өөрсдөө ийм ур чадвартай эндээ тулгуурлаад нэг ширхэг одоо талх нарийн боовны цэх байгуулчих юм бол энэ ойрхон одоо сумынхаа хэрэгцээг бид нар ханганаа. За сум төдийгүй ойролцоо байгаа одоо багууд тийм ээ ойролцоо байгаа одоо сумдуудын хэрэгцээг хангана гэх юм бол энэ яг зөв үндэслэл болж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө л нэмэгдүүлэн хүн амыг ингэнэ гэх юм бол нэг яг наалтаж өгөхгүй тийм хур аваад байгаа. Тэгэхээр үндэслэлээ айгу зөв гаргах хэрэгтэй. Тэгээд ер нь хим зооёхондоо хамтарч бичих байгаа бол манайхан өөрөө айгу сайн гаргаж биччихээ тэрийг ChatGPT-ээр оруулаад за энийг нэг жоохон ойлгомжтой найруулад өгөөч гэдэг юм. Тэгж оруулах зүгээр. Тэгвэл манайхан энэ төсөл бичгтээ энэ тэндгүй баахан мэдээлэл оруулангуудаа тэрийг нийлүүлчихдэг. Тэрийг уншихаар галзуу тэмдэглэл шиг тийм зүйл болоод идэх шүү. Тэгэхээр яалтчгүй хим зооёхонд бол бидний ажлыг хөнгөвчлж байгаа болохоос биш яг нөгөө сэтгэлтэй биш тийм ээ. Таны өмнөөс бүх юм чинь одоо үндэслэлийг хүртэл ингээд зөв тань шиг бол орон нутгийн онцлогийг мэдэхгүй. Тэгээ Монгол хүний одоо хүсэл зорилгыг мэдэхгүй шүү дээ. Соёлыг мэдэхгүй. Тэгэхээр тэрийг мэдж байгаа хүн бид нар өөрсдөө учраас энийг бас үндэслэл дээр зөв гаргаж өгөх хэрэгтэй. За төслийн зорилго. За зорилгоо бол бид нар яг яах гэж энэ төслийг авах гээд байгаа вэ гэдгийг тооч тодорхой бичих хэрэгтэй. За энэ дээр бол жижиг дунд үйлдвэрийг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого хүрээнд банкны хөнгөлөлтөд зээлж үйлдвэрлэл явуулах. За юу гэсэн энэ бодлогыг хэрэгжүүлэх гэж зээл авах гээд байгаа юм уу? Энэ жоо ойлгомжгүй те. Ажлын байр шинээр бий болох замаар ядуурлыг бууруулах тодорхой хувийн явуулах. За зах зээл дэх өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн ашиг орлогоо нэмэгдүүлэх. За энэ бол яг таны өөрийн чинь онцлог бол харагдахгүй байгаа. Тэгэхээр бид нар төслийн зорилго дээр тухайн төсөл аваад яг юу хийх гэж байгаа вэ? Жишээ нь орон нутагт шинээр одоо талх нарийн боовны үйлдвэрлэл нээж тийм ээ одоо 3 үнийг байнгын доктортой ажлын байраар хангаж орон нутгийн зах зээлийн хэдэн хувийг хангах гэдэг юм. Ингээд хүн уншихад энэ чинь нэрээ ийм зорилгоор энэ үйлдвэрийг байгуулад байгаа юм биш үү гэдэг юм чинь төслийн зорилго дээр нэгээс 2 өгүүлбэрт багтах хэрэгтэй. Тэгэхээр бид нар хийх гээд байгаа зүйлээ хүнд ойлгомжтойгоор эмгцэгцтэйгээр илэрхийлэхийн тулд бид нар зорилгоо яг зөв тодорхойлох хэрэгтэй. Тэрнээс энэ бас яг л нөгөө энэ тэнд байдаг л зүйл байна тийм ээ. Одоо энийг бол оновчтой биш ээ гэж үзэж байна. За төслийн зорилгоос гадна зорилт. За тэгээд үр дүн байх хэрэгтэй. Ер нь бол энэ төсөл яг хэрэгжээд хэдэн үр дүнд хүрэх гээд байгаа. За энэ дээр харагдмал за хүн амын за ялангуяа Сүхбаатар дүүргийн хорооны оршин суугчдын хүнсний хангамжийн тодорхой хувь нэмэр авах. За дүүргийн хорооны за 14 ажлын байр бий болно. За улсын төсөвт төдийг төлнө. За энэ бол бас болж байна. Ер нь энэ смарт ах хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ. Яг хэмжигт хөөц, бодтой, хүрч болох хууц байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр 14 гэдэг бол бас айгүй өндөр тоо байна тий. Одоо жишээ нь 30 сая төгрөг зээлчгээд 30 сая төгрөгөнд 14 ажлын байр бий болгоно гэх юм бол за гарааны хөрөнгө нь нийт төртөгчийн 50 сая төгрөгийн хөрөнгө байгаа шүү дээ. Гэхдээ яг энэ тухайн үеийн 50 сая за одоогийн 14 ажлын байр гэж харьцуулах юм бол энэ жоохон тутмаг юм шиг тийм. За 3 саяын татвар төлнө гэхээр энэ бас орлого нь хэд юм болоо, ашиг нь хэд юм болоо гэж нэр сахардахгүй байна. Тэгэхээр бид нар чи ашгаасаа юу тодорхой тий 10% ч юм уу төлж байгаа шүү дээ. Тэгэхээр ашиг орлогын зардлын цэвэрдэн хэдвэ гэдэг сахарт. За жижиг нөлөөлөлт дэмжих засгийн газрын бодлого шин тодорхой хувь нэмэр.
За энэ ер нь хинт ч хамаатай юм тий. Бид нар тэр бодлогод хувь нэмэр оруулах гад үйлдвэр яг хийгээгүй шүү дээ. Өөрийнхөө бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлж байгаа орон нутагт одоо тэр асуудлыг шийдэж өгч байгаа. Тэгэхээр үр дүн бол за хэдэн хүн ажлын байраар хангагдана, улсын төсөвт татварт хэдийг төлнө. За нийт зах зээлийн хэдэн хувийг хангана. Одоо байгаа одоо орлого маань хэдэн хувиар өссөн ч гэдэг юм уу. Ер нь үр дүн бол их тийм хүн уншихад ойлгомжтой байх хэрэгтэй. Бид нар төслийнхөө үр дүнг одоо жишээ нь бизнесийн төслүүд дээр бол ялцчгүй тоо ярьж байгаа. Нийгэмд хандсан төслүүд байж болно. Тэ саяны сургалтч байдаг юм, олон нийтэд хандсан одоо чинь номын сан байгуулах ч гэдэг юм. За энэ бол яг шууд өнөөдөр би ингээл барилга аваад баахан ном аваад ширээ сандал авангуудаа маргааш нь яг бизнес шиг талах зардаг шиг ашиг болохгүй шүү дээ. Тэгэхээр хүнд яг ямар үр дүн гаргах юм. Одоо тэнд очисон хүн яах юм? Мэдлэг олж авна тийм ээ. Мэдээлэлтэй болно. За магадгүй номын клуб ажиллуулахаар ярих ур чадвар сайжирна. Хүмүүс одоо гар утас хэрэгэлдэг болвол гар утасныхаа хэрэглээг одоо бууруулна ч гэдэг юм. Ер нь яг тухайн зорилтод хэрэглэгчээ бас ойлгох хэрэгтэй. Одоо тэр номын сан байлаа гэж бодоход тийм ээ тэр чинь одоо юу гэдгийг өсвөр насны хүүхдэд зориулах юм уу, ахлах насны хүүхдэд зориулах юм уу? Одоо сургалт байлаа гэхэд ялгаагүй шүү дээ тийм. Зөвхөн насан туршид зориулах юм уу эсвэл одоо бага насны хүүхдэд зориулах юм уу? Тэгэхээр бид нар бүх хүнд гэж ойлгоод энэ үр дүнгээ ч гэсэн айгу бүрхэг яригддаг байхгүй үр дүн. Яг одоо энэ дэр скватер дүүргийн оршин суугчдын гэж байгаа. Оршин суугчдын. Тэгэхээр тэнд бүх хүн л энэ талах нарийн боог хэрэглэх нь л дээ. За яг талхан дээр бол тэгж болох юм тий. Гэхдээ энэ чинь нийт өрхөө бас бодох хэрэгтэй. Нийт өрх бол танахаас бүгд талах авахгүй шүү дээ. Тэгэхээр ядаж хэдэн хувийг гэж энэ дээр бас оруулж ирнэ. Одоо хэдэн таны нөөц чинь хязгаарлагдмал. Тэгээд тэнд бүхний хэрэгцээг бол хангаж чадахгүй. Тэгэхээр хэрвээ танах үүдийн тэр дүүрэгч нэг 20 мянган өрхтэй гэж бодох юм бол та өдөрт хэдийг үйлдвэрлээд яг энэ айлын хэдэн хувийн хэрэгцээг хангах вэ гэдэг түүж авлаа. За тэгэхээр энэ болгоныгоо нөө үр дүнгууд хэдэн үр дүн байх нь вэ гэж олж хасах нь шүү дээ тийм ээ. За энэ дээр бичсэн бол их бүрхэг байна л гэсэн. За тэгээд төсөл хэрэгжүүлэгч байгууллага. За энэ бол бас чухал. За энэ компани хэдэн онд байгуулагдсан, ямар түүхтэй, хэдэн ажилтнтай юм те одоо дөрвийн сандаа хичнээн төрний хөрөнгөтэй, үндсэн хөрөнгө хэдий. Ер нь энэ эзэмшигч нь өөрөө яг ямар туршлагатай юм тийм ээ. Гэх одоо энэ танилцуулгуудаа бол бичнэ. Тэгэхээр байгууллагын түүх тусдаа бизнес одоо SEO-гийн түүх бас тусдаа байна. Энэ бол хоёр бол холилдох хэрэггүй. Одоо байгууллагч өөр нэг субъект шүү дээ. Захирал бас нэг өөр субъект байна. Одоо энийг бид нар их ойлгомжтой, логик дараалалтай хүн уншихад одоо энгийн ямар тэнэг хүн ч гэсэн уншаал эдний компани чи ийм хийх юм биш гэж ойлгож төрүүлэхээр танилцуулга бичээрээ. Яг тэгвэл хөрөнгө оруулагч тал чинь энэ таны компанийг харна. Дээрэс нь энэ төслийг удирдах байгаа хүн өөрөө яг хинбэ гэдэг чи харна. Тэгэхээр аль болохоор тухайн бизнестэй холбоотой түүхээ бичвэл зүгээр. Тэгвэл тэс хөндлөн те одоо талах нарийн боовны юм хийх гэж хэдэн жил оюутал хийсэн тэгсэн багасаа би оюуталчин байсан. Бараг л оюутал бол миний мөрөөдөл гэж бичингүүтээ би одоо хүнс их гэж байгаамаа гэх юм дэлийн сэтгэл өмч төрүүлэхгүй шүү дээ. Тэрэн дээр хүнсний чиглэлээр би гэртээ ингээд талах нарийн боов хийдэг хоббитой байсан. Тэгээд ойр орчин ахтуудаа өгдөг байсан. За жижиг цэг байгуулсан. За манай одоо дотны найз нөхөд аваад тэрний хүмүүс аваад одоо би нэгэ томруулах гэж байгаамаа гэх юм л өөр ихгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө түүхээ бичихтэй яг ямар өнцгөөс одоо яаж бичих вэ гэдэг чинь айгүй чухал шүү. Тэгээ өөрөө бичиж чадахгүй бол хүнд санаагаа хэлээд тэгээд хэлсэн санааг чинь цаасан дээр ойлгомжтой болгодог тийм одоо хүмүүс сонгож авах хэрэгтэй. За тэгэхээр бичих чадвар бол чухал. За дараа нь зах зээлийн судалгаа бичсэн байна. За зах зээлийн судалгааг бүтээгдэхүүн, түүхийд, хэрэглэгч, өрсөлдөгч, үүн тэ эрэлт зах зээлийн багтаамж, хуваарлтын сувг гэдэг ингээд бичсэн байна.
За ямар ч байсан зах зээлийн судалгаан дээр бол танай одоо ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Үнэхээр яг зах зээл дээр энэ төрлийн бүтээгдэхүүн байгаа мó тийм байдаг бол ямар үнээр борлуулж байгаа юм. Бүтээгдэхүүн судалгаанд яалтч байж чухал. Хэрвээ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол түүхийд чинь бас чухал. Би одоо тий одоо манайх ингээд бүтээгдэхүүн хийдгээл гэдэг болохоос биш яг түүхийд нь Монгол улсад элбэг юм уу? Эсвэл тэр нь одоо байгаль орчинд хор хөнөөлгүй байж чадах юм уу гэдэг бодлого нь аягүй чухал байдаг шүү. Дээр үед би нэг юм шахмал хатангийн төсөл бичижсэн. Шахмал хатан төсөл бичижсэн. Шахмал түлшээр юу ашиглаж исэн бэ гэхээр түүхэн эдэд нь модны хүртс ашиглаж исэн. За тэгээд тэр модны хүртсийг яасан гэхээр ер нь бол маш их модны хүртсийг за үхрийн баастаж холиод ингээд шахмал түлшийг байсан. Тэгээд төсөл нь бол аюу гоё бичгтэй тоног хөрөмжөнд дээр судалсан байна. Гэтэл яг Жайка дээр хас банкн дээр очиод түүхийдээс болоод буцаагдсан. Яг гэвэл энэ хийх гэж байгаа түүхийд чинь одоо байгаль орчинд хор хөнөөлөлтэй юм байна. Одоо байгаа унтсан моднуудыг яг түүлээ гэж бодоход одоо энэ тоо чинь жил хэрэгцсэн үйлдвэрлэл чинь нэмэгдэн. Тэгэхээр модыг унгаах цэвэртэй одоо хэдэн зуун жил арай гэж бодсон түүхийдийг ашиглах юм байна. Батгалзчихсэн. Тэгэхээр бид нар түүхийдээ бас сайн бодох хэрэгтэй. За тэгэл хэрэглэгчийн судалгаа одоо хэдэн хэрэглэгч байгаа вэ? Одоо зарим төслөө өчгтээ за хэрэглэгч яг юу хүсэж байгаа, яг хэдэн насны хийн ямар хүмүүсийн гэдэг мэддэггүй шүү дээ. Тэгэхээр судалгаа хийх. Яг таны энэ юмыг яг хинтээс хэдэн насны хүмүүс сонирхох юм. Бид нар яг юунд дуртай байх. За өрсөлдөгч буюу яг тантай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг яг ямар компани, ямар хувь хүн байх юм. Бид нар танахаас яг ямар давуу талтай. Тэгээ энийг бас судлах хэрэгтэй. За тэгээд үнийн хувьд тийм ээ. За би нэг үнээр бодсон байдаг. Гэтэл зах зээл дээр яг тэр үнэтэй байгаа юм уу, хямд байгаа юм. За гэдгийг. За ямар ч үсэн талт нарийн мууны цэглэгээр бол энэ зах зээлийн судалгааг оруулсан байна. За энийг бид нар үзсэн учраас шууд яаж бичсэн бэ гэдэг харъя. За хөрөнгө оруулалтын дээр бол нийт 50 сая төгрөг гэж юм тийм ээ. Өөрөөсөө 10 сая төгрөг, зээлэр 40 сая төгрөг. За зарцуулалт нь бол тоног төхөөрөмж 16.8, за эргэлтийн өрөнгө 22, за түрээс болон зардлаас оруулсан байна тийм ээ. За 10 гэдэг бол нийт зардлын ер нь 20-30% өөрөөсөө санхүүжүүлсэн байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нар гаднаас санхүүжих хайж байгаа бол яг өөрөөсөө би хэдэн хувийг гаргах вэ гэдгийг хардаг. Энийг бол ямар ч гэсэн бичсэн байна тийм ээ. Тоног хөрөмжн дээр бол ардталт нь бас задаргаа байх хэрэгтэй. Эргэлтийн өрөнгөч гэсэн бас задрах хэрэгтэй. Түрээс ч гэсэн задрах хэрэгтэй. Нэг сарда хэдийн. Хошоо задлсан байна. За тэгээд тоног хөрөмж нэг хүрчлэн үнэтэй тоо хэмжээтэй ингэж бичнэ. За тэгээд зурагтаа бас оруулж өгнө. Ер нь бол зурагтаагаа оруулж өгөхөөс хаанаас бас авахгүй гэдгийг бодож байна. За үйлдвэрлэл дээр энэ үйлдвэрлэлийн байр бас чухал юм. За яг стандартын дагуу байр байна. Байршил нь хаана вэ? За технологи бас бичсэн байна тийм. Жижиг дунд үйлдвэр дээр заавал бас энэ технологи өчөж өгдөг. За хэдэн үе шатаар явах вэ гэж. За энэ бүтээгдэхүүний тодорхойлолтын дээр бол лаг гэчээд оцыг өчсөн байна. Энэ бол бас заавал байх хэрэгтэй. Тухайн алхыг хийхэд за түүхийд нь яг юу байгаа гэдгийг харчиж байгаа. За тэгээ хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа гэдгийг бас харчиж байгаа. За эндээс бол бид нар түүхийд ер нь сардаа тийм за 7 хоногт хэд орох вэ гэдэг харагдана. За яг энэ жишээ үйлчлэгэн дээр яаж бичигдэх вэ гэхээр за шинэ сургалт явуулж байлаа гэж бодвол хэдэн нэр төрлийн сургалт байх юм. За ямар үнээр бодлуулах юм. За орц гэх юм бол энэ дээр одоо бид нар цагаалт чинь тийм ээ. Тухайн сургалтыг хэдэн цаг үргэлжлэх юм чинь. Тэгэхээр бүтээгдэхүүнийх сургалт. Би одоо зээл дээр ингээд сургалтаар бизнес хийх гэж байгаа бол хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг би санал болгох вэ? За тэгээд мэдээж хүчин чадал бас чухал. За сардаа хэдий, жилдээ хэдий. За нийт одоо нэг жилийн хэрэгцээ хэдий. Тэгээд эндээс ч нөгөө ТЭЗ буюу нөгөө техник эдийн засгийн үндэслэж гарч ирж шээ. Материал хэд гэж өчшдөг. Энэ материал чи 18 сая гэж байгаа материал чинь
яг тэг нэг удирлах юм уу, нэг сарах юм уу тийм харна гэсэн. За энэ дээр бол 63 сая төгрөг нь нэг жилийнх нь байна гэж харагдаж байна. За тэгээд нэг чинь өөрийн хөтгийг гаргасан байна. За энэ дээр худалдаан дээр, үйлдвэр дээр, үйлчлэгэн дээр өөрийн хөтөг утсан байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийн хөтөг яг хэдэн төгрөгөөр босч байна гэсэн. За энийг бол бичсэн байна. Энэ санхүүгийн хэсгийг бол нэлээд сайн бичсэн байна гэж харж байна. За тэгээ үйлдвэрийн хүчин чадал. За хоногт бол 1000-ыг хийн, сард 22 мянга гэж бол 22 мянга, жилд 12 сар гэвэл 264 мянган. За нарийн бов бол килограммаар батсан байна тийм ээ. За энэ бол хоёр төрлийн бүтээгдэхүүн хийн. За хоёр төрлийн бүтээгдэхүүн дотроо нарийн бовн дотроо 6 төрөл байна гэж харагдаж байна. За үүнтэй адилхан таны хийж байгаа зүйлчгсээ хэдэн төрөл вэ гэдэг юм. Гэсэн. За тэгээ үйлдвэрийн програм. За бид нар ер нь 3 жилэрч бай, 5 жилэрч бай бизнес төлөвлөгөө бичихэд хүчин чадлын ашиглалтаа бас тодорхой яг ингэж гаргуул зүгээр шүү. Шууд бид нэр 100% ашиглахгүй шүү дээ. Эхлээд 50%, 60%, 70% ч гэдэг юм уу. Явандаа нөө бидний үйлдвэрлэх хүчин чадал бол нэмэгдэнэ. Тэгэхээр эхний ээлжинд бол хийгээл ах. Одоо зарим нь болохоор за яа 1 жилийн дараа яах вэ, 2 жилийн дараа яах вэ гэдэг нь болоогүй мэтлээ санаа зовдөг. Тэгэхээр тэргөө аливаа бизнес гэдэг чинь багаасаа эхэлж тэр чинь үнэхээр та сайн хийгээд авах юм бол дараа дараагийн хүмүүс тэгээ дараагийн худалдаа авалтууд хийгдэн шүү дээ. Тэгэхээр шууд үүсэн байгууллагуудаа мундаг хийчихгүй тийм ээ. Тэгэхээр энэ хүчин чадлаа бол бид нар багаар аваад явандаа өсөх байдлаар авчихъя. За тэгээд ямар зардлууд гарах вэ гэдэг чинь. За энэ дэр ашиглалтын зардал байна, цалин байна тийм. Ямар цалинжуулах юм. Тээврийн зардал хэдийн. За бусад зардлууд хэдийн. За энэ нь болохоор сардаа жилдээ хэд орох вэ гэдэг ингээд задлаад өгчүүл басна. За энэ дэр үндсэн хөрөнгөний илэгдлийг бас заавал бичих хэрэгтэй. Хэдэн тоног төхөөрөмж, хэдэн автомашин хэрэглэж байгаа. За тоног төхөөрөмж бол 10 жил. За энийг бол машиныг нэг 5 жил гэж үзсэн байна тийм ээ. За компьютер болон түүнтэй харьцуулах хэрэгслэг бол 3 жил гэж байна. За ингээд үйлдвэрийн нийт зардлаа бүгднийг нэгтгэсэн байна. За ерөнхийдөө түүхийд үйл ажиллагааны зардлууд ороход бол 75% ашиглахад тийм. За 90% ашиглахад, за 100% ашиглахад бид зардлуудыг гаргасан байна. Энэ бол ойлгомжтой. За тэгээд борлуулалтын орлого. За орлого дээр бол бид нар орлогыг бас таамаглах ёстой. За таамаглахдаа ер нь сард яг хэдийг хийх үү? За хэдэн төгрөгийн орлоготой байх уу гэдгийг бас харна гэсэн. За энэ дэр эхний 1 жил бол хурц тоошрох гэж нутсан шүү дээ. Тийм үнээр зарна өдөрт хэдийг хийн, сард хэдийг хийн, жилд хэдийг хийн. Тэнгүүт борлуулалтын орлого хэд байна? 75% ашиглах. За 20 дахь жил нь бол 90% ашиглахад орлого хэд байна? За дараагийнх нь 100% ашиглахад хэд байна гэж гаргасан. За үүнтэй адилхан ядаж бид 3 жилдээ тухайн бүтээгдэхүүн одоо сард хэдийг хийх юм, ямар үнээр борлуулах юм, өдөрт хэд байх юм, сард жилд хэд байх юм гэдэг ингээд гаргачих юм бол амар. Бид нар ингэж гаргахгүй уусаа болоод зүгээр бүх юм толгойдоо бодоод яваад байдаг шүү дээ. Тэгэхээр үйлдвэр дээр бол яг хэдийг хийсэн. За худалдаан дээр ч гэсэн хэдийг борлуулах юм. За үйлчлэгэн дээр би сард хэдэн сургалт хийх юм, нэг сургалтанд хэд орох юм ч гэдэг юм. Нэг бичнэ. За тэгээд зээл төлөх график. За зээлийн графикийг бас бичнэ. За энэ дээр бол 3 жилийн хугацаатай жилийн 10% хүүтэй 40 сая төгрөг зээлнэ гिचгээд за зээлийн төлбөр зээлийн хүү гэсэн байна тийм ээ. Эхний 3 сард бол зээлийн төлбөрөө хүүгээ төлж байгаа. Дараагийн жилээс зээл болон зээлийн хүүгийн төлбөр төлнө гэж орсон. За энийг бол нөө банк тэгшдэгэд явцдаг. Тэгэхээр төсөл дээр бол бид нар ер нь яг зээлийн хүүгээ яаж төлөх вэ гэдгийг харна гэсэн. За тэгээд зээлийнхаа
төлөх график бас бичнэ. За зээл төлөх график бичнэ. За тэгээ эдийн засгийн үр ашигын тооцоо. За борлуулалтын орлого, зардлаасаа зээл хүүгээ хасаад татрын өмнөх ашиг хэдүү. За татруу хасаад татрын дараах ашиг хэдүү. Татрын дараах ашигаас бид нэр зээлийн төлбөр өгөөд цэвэрших гаргасан. За энэ бол санхүүгийн өсөлт бол үнэхээр энэ бизнес үйлдвэрээр агай мундаг өчгдсэн байна. Тэгэхээр та хэд маань энэ төслөөс энэ санхүүгийн хэсгийг нь харж байгаа бас дураагаад хийгэрээ. За тэгээ эргэлтийн өргөнгийн хэрэгцээ гэж байна. За энэ бол нөгөө эргэц. За авлагын эргэц хэд хоног уу. За нөөц материал хэдүү, бэлэн мөнгө хэдүү гэдэг он оноор нарийн гаргасан байна. За энийг бол заавал гаргах албагүй. Яг тухайн компанийн хувьд бол нэг нэмэлтээр гаргасан байна. Мөнгө өргөнгийн эргэлтийн төлөв. Яг мөнгөний урсгалыг ч бол харна. За нэмэлтээр энэ төслийн үнэлгээ бас хийж болж байна тийм. Хөрөнгө оруулалт үр ашигын шинжилгээ. За хөрөнгө оруулалт нөхөх хугацаа хэдвэ. За энэ томьёогоор бол оруулсан байна. За энийг бид нар бас бодож болно, бодохгүй ч гэж болно. Яг юун дээр Jacob болон за 10 жилийн бизнес төлөвлөгөөн дээр бол хөрөнгө оруулалтаа нэг 8 жилдээ нөхчүүл зүгээрдэг. 5 жилийн төлөвлөгөөн дээр нь 3 жилдээ нөхчүүл зүгээрдэг. Тэгэхээр энэ бол 3 жилийн төлөвлөгөө учраас 1.9 жилийн дотор боломжтой гэж харагдаж байна тийм ээ. За миний хувьд бол яг энийг мөнгө урсгалаас нь харцдаг. Мөнгө урсгалаас нь. Тэгэхээр мөнгө урсгал дээр эхний үлдэгдэл хэдүү, эцсийн үлдэгдэл хэдүү нөгөө зээлээ төлсөөр байгаад нэг алин дээр одоо анхныхаа хөрөнгөө нөхч юм гэдгийг бол харцдаг. Тэгэхээр энэ бол томьёонд оруулсан болохоос биш ер нь адилхан л та. За юм байна. За тэгээ одоогийн цэвэр үнцний шинжилгээ гэж. За энэ томьёогоор бас оруулчих болно. За энэ том төсвүүд дээр л юм нөгөө цэвэр хүртэг ашигын дотоод шинжилгээ энэ гэж хийдэг. Яар тооцох тийм өнөөгийн үндсэн тооцох мац гэсэн. Энийг бол та хийж болно. Энэ бизнес төлөвлөгөөн дээр бол ганц бас давуу тал нь санхүү байна. Тэгэхээр санхүүгийнхаа орлого зардал үр ашиг гаргацсан байна. Шинжилгээнүүд бас хийгдсэн байна. За дүгнэлт. За туслалыг хэрэгжүүлснээр манай компани үйлдвэрлэлийн хэмжээс ашиг орлого тодорхой хуваар нэмэгдэнэ гэж. За энэ дүгнэлт нь хэмжээ өсч гэдэг чинь болохоор бас смарт биш байгаа үстэй. Яг хэдэн хувиар өссөн. Ашиг орлого тодорхой хувиар гэдэг чинь бас бүрэн хэлсэн. Хэдэн 20% өссөн юм уу 30% өссөн юм чинь тодорхойгүй байна. Төслийн үйл ажиллагаанаас олох ашигаас зээлийн хугацаанд нь эргүүлэн төлөх бүрэн боломжтой байна. За энэ дээр бол нөгөө хөрөнгө оруулалтын хугацаа нь хэд байна гэж хичүүл арай өөр. Тэрнээс зэрэгэл бүгд л зээлээ аваад эргүүлэн төлөх боломжтой гэдэг нь тодорхой шүү дээ тийм ээ. За шинээр 10 гаруй. За 10 гаруй гэж үчих нь бас нэг зохистой биш. 10 гаруй ажлын байр шинээр бий болно гэж шүү дээ. Баталгаад ажлын байр цалин өрсөөр хангана гэж. За энэ дээр 12 юм уу 13 ч гэдэг юм ямар 100 200 тоо дотор төрцөн гэж байгаа юм шүү тийм ээ. Энэ дээр бол яг 12 бол 12 ч гэдэг юм. Тэр гэж үздэг. Тэгээд яг одоо хэд байгаад байгаа шинээр хэд нэмэгдээд нийт хэд болох юм гэдэг нь бас оруулах юм бол энэ тухайн төсөл хэрэгжээд нийт хэдэн хүн бий болох юм биш гэдэг бас харагдана. Хүн амын хүнсний хэмжээ тодорхой хувь нэмэр байна. Энэ бас төслүүдээр нэг ийм хөв яваад идэх. Тодорхой хувь нэмэр оруулна, ашиг өснө, орлого өснө. Энэ бас яах юм. Тэгээд тухайн зах зээлийн хэдэн хувийг хангацсан байхын гэдэг чинь чухал болохоос биш тодорхой гэдэг чинь бас үг байхгүй. Шинэ техник технологи нэвтрүүлж үйлдвэрлэлийн бүтээмжийг дэвшүүлж бүтээгдэхүүн чанарыг сайжирна гэж. Техник технологи одоо ижил төрлийн талх нарийн боо хийдэг газруудаас яг юугаараа ялгаатай. Тэр технологи чинь яг яаж нэвтрэх юм? Энийг нэг жоохон тайлбарлах бас зүгээр. Одоо бол техник технологийн 90 шүү дээ. Одоо магадгүй зурмгийн машингүй байсан. За тэгээд зурмгийн машин авчихаар нөгөө өглөөж өнгөө ирээл та баахан талх нарийн боо ингээл зураад яж хаад трийг одоо 3 хүн зурдаг байсан бол нэг машин авчих юм бол бид нар 3 хүний ажлыг хөнгөвчилж одоо технологи одоо нэвтрүүлснээр
хүчин чадал маань 20 дахин өснө ч гэдэг юм. Ингэж ч үзсэн. Тэгвэл яг ямар технологиг бичсэн те ямар технологи яатсан гэдэг чинь тодорхойгүй шүү. За. За тэгээд миний хувьд юм ээ гэж бодсон. Ер нь бол бизнес зөвлөгөөн дээр энэ дүгнэлтийг сайн бичих, за үндслэлийг бас сайн бичих хэрэгтэй. Зарим мундаг төсөвчдөг хүмүүс л бол төсөл ингээд уншаа сурсан хүмүүс л за компани шин танилцуулгыг харлаа, за үндслэлийг чи харлаа, за ерөнхий тоонуудыг бол байх яг энэ байх ёстой юу гэж харчихна. Тэрнээс биш яг талханд 2 хил 3 л гэсэн чинь 2 хил 100 гэвч штэ ч юм уу. Энийг бол хүн мэдэхгүй штэ. А ерөнхий өртгөөс бол юу харах вэ? За эдний талхааны 500 тэгээ одоо чинь одоо бол талх нь 3500 5000 төгрөг байгаа тийм 5000 төгрөгөөр борлуулах гэж байгаа юм байна. За тэгвэл борлуулах үнээс харьцуулахад өөрийнх нь өртөг нь хэдэн хувь байна ч гэдэг юм. Тэгж л харна. Өртөгт өмнөд эзэлж байгаа өртгийн хувь хэдий, зардал хэдий, ашиг алдагдлын харьцаа хэдий гэдэг тоонуудыг чинь харна. Гэхдээ тэр тоог харахтаа бас мэдээж цалингийн задаргаа нь яг цалингийн доод хэмжээнээс доош авах юм бол болохгүй шүү дээ. 800 мянгаас доош өгчих юм бол энэ чинь хууль бус юм болчихно. Тэгэхээр үнэлгийг яг зөв тогтоосон юм уу? Ер нь байгууллагад байн гардаг зардлууд байгаа шүү дээ. Цахилгаан, дулаан, түрээс, цалин, хангамжийн материал, интернет, за зарим тохиолдолд бичиг хэрэгч гэдэг юм. Тээврийн зардал ч гэдэг юм. Тэр зардлуудыг чинь бас харна. Тэгэл ашиг чинь маржиныг бас харна. Тэгээд дүгнэлтэн дээр яг юунд хүрсэн байх юм гэдэг чинь харна. За энэ бизнес зөвлөгөөний хувьд бол ерөнхийдөө санхүү хэсэг нь аюу сайн бичигдсэн байна. Зах зээлийн судалгаа бол дутуу байна. За тэгээд үндслэлээ сайн гаргаагүй байна. Дүгнэлтээ бас айгу бүрэн хэлээд бичигдсэн байна. Тэгэхээр манайхан бизнес зөвлөгөөгчтэй ер нь бол та өөртөө зориулж бичиж байгаа учраас ийм тодорхойгүй бодгүй тийм смарт биш зүйлийг аль болохоор бас битгий одоо бүрэнлэж бас бичээрэй, тодорхой бичээрэй л гэж хэлгээд байна. За ингээд бид нар өнөөдрийнхөө хичээлээр талх нарийн боомны бизнесийн төлөвлөгөөн дээр анализ хийгээд юун зөв, юун буруу вэ гэдгийг харлаа. Тэгэхээр бизнес төлөвлөгөөний энэ бүтэц эхлээд нөгөө гэрчиг байгаа. За гарчган дээр энэ одоо бах ингээд нөгөө бүлгүүдийг задлсан байна тийм ээ. Төслийн төвч танилцуул үндслэл зорилго. Үндслэл гингүүднийг хөц. Зорилго гингүүднийг өгвөл үр дүн гингүүднийг өг. 3 4 юу хэсэг ч юм уу тийм ийм баахгүй. Тэгэхээр ерөнхий төслийнхээ агуулгыг бол жижигхэн үйлдвэрийн сайтн дээр жидүүгэн төсөл бичих агуулга байгаа. Яг тэрний дагуу бичвэл бас зүг. Гэхдээ JICA төгсөж байгаа бол JICA-гийн төслийн агуулгаар тэр хүн модд төгсөж байгаа бол тэр хүн мод төслийн агуулгаар ч гэдэг. Хаашаа өгч байгаагаа хамаарат төслийнхээ агуулгыг зарах хэрэгтэй. Агуулгаа бид нар зөв ингээд зоогод өгчих юм бол тэрэнд орох юмнуудаа тодорхой бичээд өгч шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг хитрхи ухаантай бичих гэдэг хэсэг болгоныг ингэж бас задлах. Тийм ч оновчтой биш. Одоо шинэ энэ дээр бол нэг санхүүгийн төлөвлөгөө гэж бичиж орно. Тээврийн зардал, илэгдлийн зардал, нийт зардал модал гэж бичиж шаардлагагүй шүү дээ. Шууд эдийн засгийн үр ашигын төлөвлөгөө, тэгэл хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, орлогын төлөвлөгөө, зардлын төлөвлөгөө, үр ашигын төлөвлөгөө, мөнгө урсгалын төлөвлөгөө, санхүүгийн шинжилгээ гэдэг юм. Ингээд санхүү бол ингээд задарч үздэг. Тэгээд тэр чинь хүний нөөц байна тийм оронтой цалингийн зардал чинь санхүүтэйгээ холбогдсон юм жаа. Тэгэхээр ерөнхийн нэг 6 хэсэг л байгаа шүү дээ. Төслийн танилцуулга, зах зээлийн судалгаа, маркетинг, хүний нөөц, санхүүгийн төлөвлөгөө, зах хугацааны төлөвлөгөө. Энэ нэг 6 хэсгээ дотор нь одоо задлж болно гэсэн. За тэгээд энэ дээр юм байна. Тэгээд бизнес зөвлөгөөгчид бол бид нар хэсэг болгоныгоо эхнээс нь бичээл яваад хараад. Тэгвэл за ойлголтоо нэгэн бүгдийг нь ойлгочоод гэж яг болно л доо. Тэгэхээр манайхан яг зэрэг хийгээд явах юм бол хичээлүүдээ мартаагүй байгаа дээр үр дүнтэй байдаг шүү. Тэгэхээр бизнес зөвлөгөөгч нь гэдэг бол бас тийм амар зүйл биш. Тэр амархан байсан бол хүн болгон төсөлчих байсан тийм ээ. Тэгэхээр бичиж бид нар сурна. Тэгэхээр тэргөө анхны бичлэлт бол сайн биш байгаа. Биш байдаг. Миний хувьд ч гэсэн бүр хэлж бичижсэн төслүүд зарим компаниуд ингээд тэр нэг компани ирсэн чинь миний бичсэн 6-7 төсөл ингээд бүгднийг ингээд нямбалаад ингээд хавцалцсан.
Тэгэл эхнийх нь жоохон ингэхэн дараа нь жоохон овоо туршлагадаа зузаарсан юм шиг байна. Тэгэл эхлээд 10 сая авна, дараа нь 50-ыг авна, дараа нь 100-г авна, дараа нь тэр бумыг авна гэл компани томрол явуулсан байна. Тэгээ эхний төслүүдийг харахаар угаасаа ирчиж хумаар шиг шиг тийм зүйлч бас болно. Яг тэгвэл нөгөө төсөл бичгээд тухайн компани дээр цаас удаад үлдчихдэг. Тэгэхээр тэр одоо юу гэдэг нь зарим компаниуд ч богино хугацаа өгнө шүү дээ. За нэг 3 хоногийн дотор 5, зарим нь одоо хэд ч байдаг. Дандаа нэг яарсан үедээ хүмүүст ханддаг юм шиг санагдаад. Тэгэхээр нөгөө яарсан төслүүд чинь стол зарим copy paste болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр аль болохоор төслөө яг нөгөө өмнө сэтгэл зориулаад, цаг хугацаа зориулаад бас бичвэл зүгээр. Тэгээ бичиж байгаа хүмүүс ч бас би хэлдэг. Ер нь бол хугацаа хангалттай өчгөөд тэгээ дараа нь хинээр бичүүлсэн шүү дээ. Нэг өдрийн дотор бичгээр ямар төсөл гарах вэ тийм ээ. Тэгээ тэрийг нэг өдөр бичсэн гэж өөрөө ярихгүй шүү дээ. Энэ ч нөө ярка бичсэн гэл яриад яваад. Тэгээд нэг төсөл бол нэг өдрийн дотор бүгднгийн 6 хэсгээ бүгднгийн задлаад биччих тийм супер хүнч гэж баг байхгүй тийм ээ. Тэгэхээр бид нар энэ болгоныг нь үндсэлтэй бас бичих хэрэгтэй. За юм байна. За энэ дээрс асуух ярилцах зүйл байгаа юу? Ямар ч байсан агуулга гаргаад ингээл эхнээс нь бичээл яваад хахад болохгүй юм бол байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ дэр нийт төгсдгөө гаргахад яг удаж болох юм тийм. За ер нь бол тухайн бизнесийг хийхэд яг юу орох уу гэл. Тэгэл юу орох уу гэж задлахаар чи нөгөө яг ямар хөрөнгө оруулалт орох уу гэж асууж шүү дээ. Тэгэхээр чи энийг бас судлах шаардлагатай байна. За тийм байна. За өөр асуух зүйл юу байна? За одоогоор асуух зүйл байхгүй байна. Тэгж бичээд эхлэе да өнөөдрөөс. Тэгээд асуух зүйл гараад ирэх баха. За. За тэгээд өдрийнхөө ажилд амжилт хүсье. За